Өсвөр насны охтууд ямар үед дэмжиж чадах вэ гэхээр одоо 12 дугаар анги чинь 17-8-тай төгсөж шít. Тэр хүртэл нь бол үнэхээр өсвөр нас мөн. За яагаад дэмжиж хандах вэ гэхээр зэрэг хамгийн эхлээд эцэг ээжүүд тийм ээ. Ээжүүд охиныгоо одоо өмд нь одоо эвгүй болж гин үү? Яг бэлгийн бойжилт нь ямар чатандаа явна уу? Одоо жишээлхэд л одоо биений минь ирж гин үү? Ирэхгүй байна уу? За тэр нь тогтмол байна уу? Логтмол бус байна уу? За жишээлхэд харахад одоо хөх мөх нь ургаж байна уу? Урахгүй байна уу? Тарган байна уу? Туранхай байна уу? Тэр болгоныг харж ярих ёстой. Тэр болгон дээр л баг зэрэг л өөрчлөлт байвал эмчид хандах ёстой. Тэгээ одоо охтууд их ханддаг юм л да, миний хөх урахгүй байна. Манай ангийнхаа ургацсан байна гэд бас ханддаг. Энэ бол хүнийхээ онцлогоос л болно шүү дээ. Хүнийхээ онцлогоос болно. Өндөр намаас болно, тарган туранхайгаас болно. Тэгэл тэрэнд чинь хөрхэн зөвлөгөө өгч чинь би хүнээс гажууд байна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тэднээс ч хөрхөө өсч байж байгаа л хүүхдүүд. Үнэхээр гаж өөрчлөлт байвал тэгэл ээжтэй эцэгтэй нийлээд одоо тэрийг бас тэр гаж өөрчлөлтийг засах эмчилгээ зөвлөгөө зөндөө байна. Тийм учраас ерөөсөө эмчид хандах маш чухал.